2021 оны 1-р сард шинжилэн хариулагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу нийт шүүгчийн чуулган зохион байгуулагдахаар хуульчлагдсан. Ингээд энэ онд бол 3 дахь удаагийн нийт шүүгчийн чуулган уралдахад бэлэн болоод бэлтгэл ажил нь хангагдаад явж байна. Хууль зааснаар 2 жил тутамд бол нийт шүүгчийн чуулган хуралдахаар зохицуулсан байдаг. Нийт шүүгчийн чуулганаар бол шүүхийн ерөнхий зөвлөлийн болон сахилгын хорооны гишүүнийг сонгох зорилготой холбоотой асуудал, хууль тогтоомжийг боловсронгуйлахтай холбоотой асуудал болон шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлангийн сонсоод явдаг ийм онцлогтой байгаа. Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганы хувьд бол онцлог асуудлын хувьд бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрийн эрхийн шүүгч гишүүдийн бүрийн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотой сонгуул зохион байгуулагдахаар байгаа. Чуулган зохион байгуулах ажлыг зохион байгуулах хүрээнд бол энэ оны 4-р сард ажлын хэсэг байгуулагдаад өнөөдрийн хүртэл тасралтгүй өмнө ажиллаж байна. Чуулганы зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилготой. Ингээд энэ ажлын хүрээнд бол шүүгчд болон нийт шүүхүүдээс тулгымцсан асуудлуудын талаар нийт шүүгчийн чуулганаар хэлэлцүүлэх асуудлуудын талаар саналыг бол авсан. Нийт шүүгчд болон шүүхүүдээс 530 гаруй саналууд бол ирсэн. Эдгээрээс тулгамдаад байна гэж шүүхүүдээс онцлон авч үзэж ирүүлсэн хамгийн олон давтагдж байгаа асуудлуудаар нь бол нийт шүүгчийн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээрээс тухайлах юм бол одоо шүүх эрхмэдлийн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тулгамдаад байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлууд байна. Шүүхийн төсөв, шүүгчдийн нийгмийн асуудал, шүүхийн бүтэц зохион байгуулалт, хүний нөөцтэй холбоотой асуудлууд, гэх мэт асуудлуудыг бол нийт шүүгчийн чуулганаар бол хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцэн. Энэ дундаас тодорхой асуудлуудаар бас тодорхой шийдлүүд гарах бах. Үүнийг нь эрх бүхий байгууллагууд руу уламжлах асуудлыг мөн ярих юм аа. 2024 оны 6-р сард Монгол Улсын шүүхийн тухай хууль болон эрүү иргэн захиргааны хэрэг хян шийдвэрлэх тухай хуулиудад бол нэмэлт өөрчлөлтүүд орсон. Ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр шүүхийн ил тод нээлттэй байдлыг илүү сайжруулах зорилготой, шүүх хуралдааны процессыг шууд дамжуулахтай холбоотой, шүүхийн үйл ажиллагааг захимжуулахтай холбоотой бол нэмэлт өөрчлөлтүүд орсон байгаа. За тухайлан Монгол Улсын шүүхийн тухай хуульд бол тухайлан хяналтын шатны шүүхийн нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулдаг. Мөн авилга албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой хэрэг маргааны шүүх хуралдааныг шууд дамжуулахаар энэхүү хуульчилсан. Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулаад шүүхийн ерөнхий зөвлөлөөс эдгээр үйл ажиллагаатай холбоотойгоор журам баталсан. Үүний хүрээнд эрүү иргэн захиргааны хэргийн давзаалдах шатны шүүхийн нээлттэй шүүх хуралдаанууд мөн шууд дамжуулагдаж байгаа. Шууд дамжуулагдаагүй тохиолдолд бол тусын шүүхийн вебсайтд бол холбогдох бичлэгүүд байршаад явж байгаа. Энэ бүхний үр дүнд бол иргэд олон нийт шүүхийн үйл ажиллагааг шууд нэг их сурвалжаас үнэн зөвөөр мэдээллийг хүлээн авах юм боломж нөхцөл бүрдсэн. Гэхдээ энэхүү зохицуулт маань шин тутам хуульд орсон зохицуулт байгаа учраас бас засах залруулах шаардлагатай ийм зүйлс байна гэдэг агуулгаар нь шүүхүүдээс мөн эрх зүйн зохицуултуудын боловсронгуй болох тал дээр саналууд ирсэн. Үүнийг нь мөн нийт шүүгчийн чуулганаар хэлцгээр бэлтгэл ажил хангаж явж байна. Шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах зорилгын хүрээнд бол энэ шүүхийн байр байшингийн асуудал, захимжилттай холбоотой асуудал, энэ шууд дамжуулалттай холбоотой асуудал гэх мэтчлэн энэ зорилгоодыг, энэ бүхэл зорилгоодыг эерэг гэсэн энэ бүх зорилгоодыг хангахын төлөө бол шүүх эрхмэдлийн байгууллагын шүүгч ажилтнууд бол хичээн ажиллаж байгаа. Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, нээлттэй сайжруулах хүрээнд энэ зорилгын хүрээнд бол шүүх байгуулах тухай хуулийг бол шинжилэн хариуж баталсан байгаа. За энэ хүрээнд 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны шүүх байгуулагдсан. Энэхүү шин шүүх байгуулагдсантай холбоотойгоор ажлын зохион байгуулалт, ажлын ачаалал зэрэг эдгээр асуудлууд бол тулгамдаад бий болсон. Үүнийг нь засах залруулахтай холбоотой асуудлуудыг мөн энэ чуулганаар бол бас хэлцэх зөвхөн энүүгээр хязгаарлагдахгүйгээр ер нь шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүгчдийн ажлын ачаалал ер нь ямар байдалтай байгаа
Үүнийг нь хэрхэн яаж зөв зохистой хуваарлахын, бүтэц зохион байгуулалт яавал зөв зүйтэй болох юм гэдэг асуудлуудыг хүндсэн хилцүүлгийг мөн зохион байгуулна. Эндээс бас тодорхой хилцүүлийн үр дүн, тодорхой шийдлүүд гараад эрх бүхий байгууллагаар уламжлагдах байх. Урд урдны зохион байгуулагдсан өмнөх одоо 2 удаагийн чуулганаар бол тодорхой хэмжээнд тодорхой асуудлууд бол шийдвэрлэгдээд явсан. Энэ удаагийн 3 дугаар чуулганаар өмнөх чуулгануудаас гарсан шийдвэрийн биелэлт юу нь ямар хувьтай, хичнээн хувьтай, ямар байдалтай байгаа юм. Холбогдох байгууллагууд руу нь уламжлагдсан нь хэрхэн яаж биелэлээ олсон юм, гүйцэтгэл нь ямар байгаа юм тийм. Эдгээр асуудлуудыг бас дүүнэн ярилцахаар мөн чуулганы хилцэх асуудлын дунд бол орсон байгаа. Ер нь хоошдоо энэ чуулганаас тодорхой шийдлүүд гардаг, тодорхой зөвлөмж гардаг, тодорхой шийдвэрүүд гардаг. Энэ нь ер нь хэрхэн яаж биелэгдэж байгаа юм, биелэлт нь ямар хуу байдлаар хийгдэх юм. Энэ асуудлууд бол анхаарал татахаар онцлог авч үзэхээр асуудлуудын нэг бол үнэ л доо. Орон нутгийн, нийслэлийн, магадгүй одоо дүүргийн эрүүл мэндийн хэлбэр ажиллагааны шүүх, улсын дээд шүүх, давзаалдах шатны шүүхүүдэд ч гэсэн харилцаа адилгүй жижиг том тулгымцсан асуудлууд, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бол байгаа. Энэ асуудлуудаа харилцан ярилцаад Монгол улсын нийт шүүгчд цуглараад энэ тулгымцсан асуудлынхаа талаар хилцэж тодорхой шийдлүүд гаргахад бас энэ чуулганы үйл ажиллагаа бол их ач холбогдолтой юм.